Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувгийн кино төх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр суваг, НТV телевиз, од мөндөр радио 83.307 хост төлөөнөөр танд хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаах Travlio мөн Innovation-ийн бүхий л үйлчилгээг Unitel App-аас Innovation дэмжиж ажиллаж байна. За студид Инхбат Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдв солиорсон Lakers-ийн фанат. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За Jack Nicholson гэх хар нүдний шилтэй их этгээд төрхтэй Холливуудын хамгийн том оддын нэг маань 1937 онд Нью Жерсийн хотод мэдлсэн юм байна. За дээрээ хоёр эгчтэй айлын баг хүү юм байна. За түүнийг дөнгөж төрөхт нь за 2 сарын дараа том эгч нь 16 настайдаа гэрээ орхиж явсан гинэ. Эгч нь show girl буюу одоо нэг төрлийн бүжигчин гэх юм уу. Ийм хүн болохыг хүсдэг байгаад тэг мөрөөдлөхөд хойноос ингэж явж байгаа юм байна. Тэгээ тэндээ удалгүй хормоо хийгээд гэхдээ их залуудаа за 40 гарсан үедээ хор тавтараар насурч исэн ийм та түүхтэй хүн гинэ. Харин нөгөө их чинь гэртээ үлдээд за мөн л удалгүй гэр бүл зохиогоод за нөхөртөөгөө аав ээжинд амьдардаг байсан гин. За тэр их чинь Лорен гэдэг. За харин нөхөр нь манай Жакт их сайн хүн байсан. Жорж гэдэг нэртэй. Тэгээд ер нь аавын оронд аав болсон Жакта тоглолдог, юм зааж өгдөг, ер нь аав хүн ямар байх хэвээр тэр болгоныг зааж өгч ирсэн. Хүргэн ах нь уу? Тийм. За энд бас нэг сони юм болж байгаа нь. Гэрээсээ явцсан ихч биш үү? Тэрний хуучин найз залуу гэдэг нэг Дон гэдэг хүн байгаа юм. За. Энэ хүн бас тэднийхээр байн үзэгдэнэ. Тэгээ бүр заримдаа хуучин найз өхнийхөө өрөөнд ороод хоногөлчдөг. Жакийн ээж аав нь энийг нэг эсэргүүцээд байдгүй. Тэгээл тэр нь гэрээр нь эргэлдээл байждаг. Ийм байсан юм. Надаа нэг юм цуврал аллахын нэвтрүүлэг хэлж байгаа юм шиг мэдрэмж төрөд байгаа юм. За манай Жакман Жорж гэдэг хүнд их хайртай. Тэрэндээ их сайн байсан бол харин Дон гэдэг энэ нөхөрт ерөөсөө дургу. Яг тэгвэл түүнээс байнга арх тамхи үнэрчдэг. Ер нь болж бүтэхгүй нөхөр байсан юм шиг байна. Тэгээ ягаад ч ээж аваар нь гэртээ оргонуулаад идэх байсан. Бас хайртай. За Жакийн ээж нь Ethel гэдэг нэртэй. За энэ хүн ер нь энэ гэр бүлийг авч явж байсан. Санхүүгийн болон аж ахуйн бүх асуудлыг зохицуулна. За байшингийнхаа 2 дахь хорт үсчин ажиллуулад за түүгээр амь зуудаг байсан бол харин аав Джон нь мөнгөчгүй юучгүй нөхөр байсан. Ажил олж их ямар ч сонирхолгүй их нэрээрээ тэжээлгдэг. Тэгэд арх угаал хөвтөж идэг ийм хүн байж. Харин Жак төрсний дараа Ethel Джоныг энэ байр байдлаас нь залхаад гэрээсээ хөөсөн байдаг. Нөхрөө гэрээс нь өчөж. Аав нь гэрээсээ хөөгдөж шууд л гудамж нь гарсан гэдэг. Хаяа баярын өдрүүдэд гэртээ ирдэг. За ингээд хүүхдүүдтэйгээ уулздаг. Тэгээ хоол идэл явдаг. Ийм байдалтай болсон гинэ. Ер нь гудамжны эрхчин болж өөрсөн юм бэл. Харин тэднийх өстө бүр хүний хөл тасардгүй ийм айл байсан байна. Ээж нь их сайн үсчин, дээрэс нь их нийтч хүн байсан бололтой. Хүүхдэд дагуулсан эмэгтэйчүүд тэднийхээр өдөр шөнөгүй эргэлдэж. Үсээ засуулахын хажуугаар хов базна. Тэгээд хүүхдүүд нь тэднийхээр ойролдож чаралтаал байж идэг. Ер нь хөл өдгөн ихтэй ийм айл байж. Дээрээс нь янз бүрийн химийн бодисууд үнэртэйд Жак энэ бүгдэд бүр маш дургуйлагддаг болсон. Гэртээ тайван сайх юм бодоод хөвтмээр байтал нэг дэлжгансан хүүхдүүд ирээд юм яриад байвал та хэцүү шүү дээ. Үйлчилгээний гэр болчлоо тий. Яг тэгсэн. Стат хөвгтийн би нэр орон зай байхгүй. Гэртээ чимээгүй газар олно гэдэг бараг боломжгүй. За тэгэхээр нь Жак гадуур гарч дэмий тэндэг далайн эргээр алхах их дуртай хүүхэд болсон байна. Гэхдээ тэр их жоохон хിവэр байсан. Учраас гэрээс нь ер нь гаргадаггүй байж. Тэр нууцаар гарчдаг байсан байхгүй. Тэгээл байсхийгээд л нөгөө Жак чи хайчж байгаа гэж эрс сурлуулаад тэр хаваар нэг юм болдог байсан юм. Жак дээрээс нь маш сахилахгүй хүүхэд байсан. Ер нь төсөөлөөрэ бүр маш сахилахгүй хүүхэд. Ирэх дураараа ийм хүүхэд. Хүссэн бүхнээ хийх гэж үзнэ. Хэрвээ түүнийг нь зөвшөөрөхгүй бол орилоо твтчихнэ. Нэг удаа галтхооны ширээгээ хөрөөдөд хуваацсан гэж. Юу гэсэн үг вэ те? Бүтээлч юм аа. Мэдээж ээж нь шийтгэлгүй яах вэ? Ингээд зул сарын баяраар бэлэг өгөхгүй гэсэн чинь орилоо твтцсэн. Тэг бэлэг аван автлаа орилсан гэж. Ийм л хэцүү хөвгт байж. Тэгээд бүр багасаа их том болох гэж үздэг байсан юм. 7-8 настайгаас л эмэгтэйчүүдийн тухай бодож, ер нь ургуулan бодож, тэг өөрийнхөө биеийг ингэж олж мэдсэн гэж. Нөө за. Энэ бол ер нь нөгөө гэртэн ирдэг байсан бүсгүй бүчүүдийн ярианаас л энэ бүгдийг сурч байгаа шүү дээ.
Магадгүй юм байна те. Тийм. Юу эсийг ярих вэ? Тэр чинь хов базаал сууж байгаа шүү дээ. За ингээд ээж нь үс чинь аав найрах чинь энэ бүр гэр бүлээс гарсан гэхэд энэ хүн хаанаас яаж яваад урлагийн хүн болъё гэсэн сэтэл болсон бас их сонирхолтой. Түүний бага наснд комик ном 90 үе эхлээд хүүхэд бүр комик номд бүхнээ өгөхөд бэлэн ийм үе байсан. Манай хүн ч гэсэн тэнд ухаангүй дуртай. Тэр дундаа Бэтмений цуврал номнуудад их дуртай гинэ. Бэтменд маш дуртай гиндэ зэрэгцээ Жокерийн фэн байсан юм. Энэ комикт элдв ичэд супер хүч чадал гардаг үнд нь манай хүн их дуртай байсан гинэ. Нисч мэсэд байхгүй гэсэн үг шүү дээ. Яг л хоёр хүн биеийнхээ эсрэг дулаад байгаа учраас. Сахилахгүй хүүхэд ээжийнхээ талхаваад ир гэсэн мөнгөөр бүгдээр нь комик ном авсан тохиолдол нилээдгүй гэж. За ингээд мэдээж турсгаа хуулж таараа шүү дээ. За энэ үеийн хүүхдүүд маань зурагтны жинхэнэ хорхоотнууд байдаг. Харин Жак театр явж кино үзэх дуртай хүүхэд байлаа. Тэндээ хүүхэлдэйн кино, олон ангит кино үзэх хамгийн дуртай. Олон ангит кино ингээд дуусахтаа нэг ангийн дуусахтаа маш сонирхолтойгоор дуусчдаг штэ. Хамгийн гоё хэсэг дээр. Тийм. Яг тэрэнд маш дуртай гинэ. Тэгэл ирэх хагасан өдөр нь дахиж очиод нөгөөтөө үргэлжлэлээр нүцдэг ийм хүүхэд байж. Эндээсээ эхлээд кино урлагт дурлаж эхэлсэн болов. Удалгүй ээжийнх нь бизнес улам мөрөгжин тэлээд том хот руу нүүсэн юм байна. Тэндээ бүр том салон ажил болж эхэлсэн. Жак ч гэсэн энэ хавьтал хамгийн сайн гэгдэх сургуульд илсэн орсон баг. Жак үеийн хүүхдүүдэд бодвол их намхан. Тэгээд жоохон таргандаг хүүхэд байсан гинэ багтаа. За. Спортт их дуртай боловч намхан учраас үргэлж гологдно. Уг нь сагсан бөмбөгт маш дуртай, бүр үнэхээр хайртай байхгүй. Бид хоёрын одоо сэдв Lakers-ийн фанат гэж байгаа шүү дээ. Дуртай спортод тоглож чадахгүй болохоор босод спорт болох хөл бөмбөг, бейсбол зэрэг маш олон спорт руу орох гэж үзсэн байна. Тэг бүгднгээс нь хасагдчихсан. Биеийн онцлогоос болоод. Бейсбол дээр зүгээр water boy буюу өмсгөл зөөдөг, ус зөөдөг ийм хүүхэд болж хувирсан байна. За ингээд сургуулийн хүүхдүүдэд маш их дээрлэх болно. Харин жоохон томроод 16 нас хүрээд тэрээр жингээ хийж эхэлсэн байна. Илүү булчинлаг болоод тэгээд ухаалаг сайн сурагч болсон гинэ. Ингээд нөгөө нэг дээрлэх хүлээдсэн хүүхд чинь сургуулийн од хүүхдүүдийн нэг болж хувирч байгаа. Итгэмээргүй. Тэ. Ингээд тэрүүгэн дэндэл оддын хөвчин тусаад нэг л их зантай хүн болж хувирсан. Ихэнх үедээ нэг муу зуршил сурсан нь тамхи татдаг болсон. Өдөрт 2 харцаг тамхи татдаг. 16 настай. Тэгээ одоо ч гэсэн энэ зуршил нь хэвээр юм байна. Баг багт нь хэрвээ чи тамхи татаад байвал өндөр болохгүй дээ гэж томчууд хэлдэг байсан. За манай хүнийг тэрийн тоогоочгүй гэнэ. Нэг юм бичлэг байдаг мэдхүү. Нэг юм настафтер хүн телевиз ярилцлага тэр тхий юм болоо одл байх шүү. Телевиз ярилцлаганд ороод яг бодоод энэ тий. Тэгээд ингэдэг байх сэтгүүлч. Та өдөрт хайрцаг тамхи татчихна гэсэн чинь тий 1-2-ыг татчих байгаа гэдэг. Эмч чи юу гэж юм гэсэн чинь манай эмч өгцэн гэдэг. Яг тэрэн шиг юм байна тий. За манай хүмүүс 170 см-аас дээш өсөөгүй. За ингээд спортоор хичээллэх боломжгүй боломгдсон. Огтд таалагдахын тулд өөр олон нийтийн ажил олж хэмээр санагдаад. Ингээд жүжиг тоглож эхэлсэн баг. Гэтэл жүжиглэх өөрт нь маш их таалагдаад зөвхөн ч түнд авиаста гэдгийг олж мэдсэн. Ингээд тэр хавьда байдаг сурагчдын театрын клубд дийсэж ороод жүжигийн бэлтгэл хийж эхэлсэн. Мөн хичээлийн дараа кино театрт ажилладаг. За тэндээ олон ч кино үзэж кинон дээр байгаа жүжигчдийг хараад тэднээс маш их юм суралцсан юм бэл. Мөн театраас гадна далайн хэрэг дээр аврагчийн ажил хийдэг байсан. Чи хэрэг Baywatch гэдэг цуврал үзчихсэн бол далайн хэргийн аврагчд бол өндөр сайхан биетэй тийм хүмүүс үүдэг. Тэгэхээр Жак маань 170 см өндөр ч гэсэн ер нь тийм булчинтлаг болцсон байсан гэсэн үг юм байна. Харин жүжигчний хувьд тэрээр маш хурдан сайжирч байж ахлах ангид ороод шууд л жүжигийн гол дүр тоглолдог болсон. Зарим түүнийг хамгийн шилтгэн байлаа гэж магтдаг байсан гэнэ. Жак дээрэс нь маш хөвгчлөлтэй хүүхэд гэнэ. Тэгээ түүний нөгөө инээмсэглэл ба шүү дээ. Алдартай инээмсэглэл. Тэр инээмсэглэл бол түүний нэрийн хуудас шүү дээ. За ахлах сургуулиасаа л тэр инээмсэглэлээр олныг өөртөө татдаг байсан. Сургуулийн од залуу за сурагчийн холбооны дид жиргэлэгч хүртэл болж дэвшээд сургуулийн хамгийн хөөрхөн охтуудтай найзлана. Тэгэд хамгийн хөөрхөн охтуудтай очиж өөрөө яриа өгдөн. Маш хөвгчлөлтэй сайхан инээмсэглэлтэй учраас охтуудыг өөртөө татж чаддаг байсан байна.
багасаа л юм биш. Түүний хувцлалт ч гэсэн сургуультай тренд болдог. Харин Жак өөрөө энэ загвараа оддыг дуурайн хувцалдаг байсан юм. Түүний шүтэн нь домогт Marlon Brando гэж. Халтар джинс, сахин хөрөм гэх мэт сонголт нь Marlon Brando-гийн нэг кинон дээр өмсдөг хувцас юм. Ахлах сургуулаа төгсөөд цуглуулсан овоо хэдэн доллараар машин худалдаж авч чадсан гэж байна. Боддоо ахлах сургуулаа төгсөж. Пүү. Тэгэхээр овоо мөнгө цуглуулсан байна. Дээрээс нь ээжийнх нь бизнес маш амжилттай байсан байна. Жакийг ямар ч гэсэн гарын мөнгөөр дутаагаагүй байна. Жак өөрөөсөө мөнгө зарцуулаад юм авч худалдаж авдаггүй байсан байна. Цалингаа бүгдийн цааш нь хураадаг байсан байна. Энийг манай хүүхдүүд үзчихвэл өстө бүр сураад аваарай. Мөнгө олдоод илүү мөнгө гараад ивэл тэрийг хадгаламж руугаа хийгээд байгаарай. Тэр их сургуульд ороход чинь ч юм уу их сургуулаа төгссөний чинь дараа заавал хэрэг болно. Яг үнэ. Тэг гар хүрэхгүй те. Элдв шоунд битгий зарцуул, элдв дими юм битгий хүр зүгээр л хадгаламжиндаа л хийгээд байгаа. Яг үнэ. Олсныхоо хэрээр биш та хадгалсныхаа хэрээр те. Тий. Би жишээлбэл тэгж чадаагүй учраас одоо тэгдэг байж тээ гэдээ харамсаад барахгүй байгаа шүү дээ. За машин авсан хүн жолооны курс цуугаад үнэмлэх авах гэсэн чинь төрсний гэрчлэгээ байдаг. Ингээд цаашаа ухаад байсан чинь архивт түүний төрсөн талаар огт мэдээлэл байгаагүй гэнэ. Ямар сайн юм. Ийм нэртэй хүн энэ дэлхий дээр төрөөд амьдарч байгаа ямар ч баримт байгаагүй гэж. Харин ингээд ээж нь хөөцөлдөж байж, бичиг баримт чинээр бүрдүүлж байж түүнд ямар ч байсан төрөөд амьдарч байгаа гэдгийг нотлоод жолооны үнэмлэх авч өгч чадсан баг. Гэтэл ээжийнх нь бүрдүүлж өгсөн энэ бүх бичиг баримтууд бүгдээрээ хуурамч байсныг сүүлд олж мэддэг. Ээж нь Ethel, аав нь John гэл ийм хүүхэд гэл бүрдүүлээд өгсөн шүү дээ. Тэгсэн чинь ийм нөхцөл байдал нэлээд байсан юм тухай үед. Яа. Тэгтээ ер нь жоохон ямар сэн хайн гайл вэ? Аав нь л واخгүй. Арх угаал тэгэл. За энэ үед буюу ахлах сургуулаа дөнгөж төгсөөд байх үед дээр үед гэрээ орхиод явсан их чинь шүү дээ. Ихчээс нь их нь захиа ирдэг. Ихчийг нь June гэдэг байхгүй юу? Айгуу гоё нэртэй. За June их чинь Lade амьдардаг. Тэгээд Jackie-г өөртөө ирж амьдрахыг урьсан баг. Ихчигээ ер нь нэг ч удаа хараагүй шүү дээ. 2 сар тад орхиод явцсан юм чинь. Тийш дээ. Тий. Гэсэн ч гэсэн ягаад ч юм их чинь Jackie-г Lade дуудаад тэгээд бүр онгоцны тасалбар хүртэл зүгт айлгсан баг. Jack тэр дорол маш сонирхолтой санагдаад LA руу явахаар шийдсэн баг. Харин ээж нь энэ шийдвэрт нь тийм нааштай хандсангүй. Эндээ их сургуульд ороод инженер болох боломжтой байна. Битгий яв гэсэн боловч Jack явсан юм бэл. Jack харин хүн 2 сар явчаад ирнэ гэж хэлээд явсан гэнэ. За LA-д очсон чинь ихчийг нь байр байдал харин базаахгүй ч. Умбар байранд 2 хүүхэдтэйг амьдардаг. За нөхөртэй байсан боловч тэр нь өөр хүүхэн дагаад салаад явцсан. Их ч нүгэнд бүжигчин болох мөрөөдөлтэй гэрээ орхиод явсан боловч 25 настайдаа тэр мөрөөдлөө хаяад энгийн ажил хийдэг болсон. Ингээд нэг умгар өрөөнд 2 хүүхэдтэйгээ LA-д амьдардаг юм байна. Тэдэн дээр Jack нэмэгдээд бүр нөхцөл байдал бүр хэцүү болж эхэлсэн гэнэ. Jack энд ирсэндээ харамсаад бүр өдөржингөл гэртээ өмчдөг болсон гэв. Харамсангүй. Яах гэж энэ дэр юу ч хийгээд байгаа. Хүүхд харуулах гэдэг очиж юу болоод нэ. Тэ юу ч болсон. Харин өдөржин гэртээ байсан хүмүүс маань оройн нь Холливуудын гудамжаар зугаална. Өстө гудамж мэтэрлэн. Энд тэрээр шөнийн амьдрал болоод шоу бизнес гэж юу байдаг талаар анхны мэдээлэлтэй болсон болов. Энэ үед нь харин Marlon Brando-гийн шинэ кино нээлттэй хийгээд түүнийг нь анх үзсэн тэрээр бүр шүтэн биширсэн. Ингээд ээжтэй 2 сарын дараа ирнэ гэж амласан ч гэсэн LA-д үлдэхээр шийдсэн байдаг. Тэрээр уг нь сурлах сайтай их сургуульд шууд тэнцгээр байж. За гэвч түүнийг Холливуудын залгисан юм байна. Цаглаа бидтгэжээд танилцуулъя. Холливуудыг бас залгисан гэж хэлж болох юм биш үү те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ханиа томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Travelio дэмжиж ажиллаж байна. За танд хэрвээ одоо бие арзаах, толгой өвдөх, хоолой өвдөх, нуус гоожих, халуурах, найтах. За одоо бидний мэддгээр ингээ ханиадны анхан шатны шинж тэмдгүүд илрээд л байгаа бол та одоо тэр дороо Travelio аваад сайхан найруулад уучих хэрэгтэй. За хэрвээ одоо гарч ороход хүндрэлтэй байгаа бол та H-point цэгимэнээс захиалаад гэртээ өнгөө үргүүлээд авах бүрэн боломжтой. За ер нь бүх хэмээн сангуудаар ч худалдаалагдаж байгаа Travelio бол одоо бидний эртний танил гэдэг шиг. За тэгээд ийм шинж тэмдгүүд энэ улирал солигдож байгаа үед дархлаа муудаад нэг тийм вирус биед орчоод тэгээд нэг юм
чухал мөчийг те өдөөгдөх мөчөө хүлээгээд байж байгаа яг энэ үед нь л намд харахад бол Travel Super гэдгийг манайхан мэдчихэж байгаа хаа. Тэгэд H Point-ийн мэнэс захиалж авч болно гэдгийг та нартаа хамгийн гол нь хэлж байгаа шүү. Тэгэд нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Travel-уудаа баярлалаа. Колотой, лимонтой гоё. За баярлалаа. За хэрлэм энэ манай новгон гацуур те. Хэрлэм чи нэрээс болцсон. Юу коммент хараад байна. Оскар боллоо watch party хийн гэсэн. Харин тийм ээ өстө уучлаарай. Үнэхээр ажил амжихгүй байна. Нэгтгэе өглөө Оскар болох юм уу? Харин тийм ээ. Өглөө болгон 6-д ирж байгаа юм бас хэцүү л байна. Тэгээд киног үзэж амжихгүй байна. Уг нь хамныг үзэх гээд бэлтжээд байдаг. Амралтын өдрөөлний үзье та. За өстө уучлаарай. Ирэх жил бүр яг бүр базар байна. Ертөнцийн эзний нэрээр хамтгал. Сая ба коммент хэсгийг уншлаа. Хүмүүс гайхаж байгаа шүү дээ. Өө тийш хэлээгүй те. За, Jackman ингээд elite үлдэхэр болсон. Тэрээр тустай байр төрөөсөлж аваад өдөр болтлоо унтдаг. Оройн нэгэн дэлгүүрт ажиллаж эхэлж байгаа. Ажлаа тараад жүжигчин болох хүсэлтэй залуусын цугларддаг газруудаар явна. Тэдэнтэй танилцаж, шүнжин ярилцаад бас шүнжин дарвина. Мөнгө их муутай. Ер нь баг дампуурах шахаж исэн. Ингээд жил гараа ингэж явсны дараа тэрээр анх удаа кино ертөнцид хөл тавихаар шийддэг юм. Би ер нь кино бүтээгч болъё. Яадаг ч байсан юугаа золиослоод ч хамаагүй кинотой холбоотой юу ч хамаагүй хийнэ гэж шийдсэн баг. Гэхдээ тийх боломж мэдээж бага шүү дээ. Ингээд нэг найзынхаа зөвлөгөөгөөр Metro Goldwyn Mayer гэдэг кино компани хүний нөхцөл дээр очиод өөрийгөө бүртгүүлээд ямар ч ажил байсан хамаагүй би хийнэ гэд хүсэлтэд өгдөг. Гэхдээ тэндээс дуудлага ирсэнгүй. Ч та яг түүнтэй адилхан хар мянган амтан байж байгаа шүү дээ. Ингээд мөнгө муутай амьдрал нь их утгартай болоод жүжигчин болох мөрөөдөл нь бүрч гисэн ингээд замхран алга болж байгаа. Манай хүн ч гэсэн энэ нөхцөл байдлаас шалтгаалаад Нью-Жерси рүүгээ, ээж рүүгээ, гэрлүүгээ явъя гэж шийдээд тэндээ амьдрахаар бизнес эрхлэхээр шийддэг. Ингээд онгоцны тасалбараа захиалаад хувц сунараа бэлдээд яг явахын даваан дээр Metro Goldwyn Mayer кино компаниас түүнд дуудлага ирдэг. Ингээд 1955 оны 5 сарын 5-ны өдөр тэрээр Metro Goldwyn Mayer студийн хүүхэлдэйн киноны хэлцэд офис хариуцдаг ажилтнаар ажилд орж байгаа. 7 хоногийн $30 цалинтай. За түүний хийдэг ажил маш гоё. Том Жеригийн фэнүүдээс ирсэн загтлыг зохицуулдаг байсан юм. Уншаад ангилахад дэшээд явуулахыг явуулдаг байж. Цалин мөнгөний хувьд өмнөх ажилласаа дээрдэд байх юмгүй ч гэсэн энэ ажил хамаагүй сонирхолтой. Энэ ажил дээр олон ч одтой ойр ажиллаж, тэдэнтэй танилцаж, продюсеруудтай хамтарч ажиллаж эхэлж байгаа. Jackman хүн болгонтой найрсаг харилцдаг, нөгөө инээдгээрээ үргэлж инээмсэглэж явдаг байж. Хэдий офисын ажил хийж байгаа ч нөгөө жүжигчин болох бодлоо ерөөсөө хаяг байсан. Тэгсэн нэг удаа MGM, Metro Goldwyn Mayer-ыг MGM гэдэг төвчилж. MGM-ийн продюсер манай хүнтэй тааралдаад чи жүжигчин болмоор байгаа л гэхэд нь манай хүн сандарсан та гүү гэлцэн гинэ. Тэгэд засаж хэлэх гэсээр л нөгөө продюсер нь яваад өгсөн юм. Энэ түүхийн сонссон түүний дарга Уильям Хана гэж хүн. Жэкиг хэвээр бүр хөтлөө шаалсан. Тэгээд нэг маш чухал зөвлөгөө өгдөг. Энэ бизнест хизээч үгүй гэж хэлж болохгүй. Чадахгүй байсан ч чаднаа л гэдээ байх хэрэгтэй. Тэгж вэж чи дараа нь чадчих болно. Хамгийн гол нь ажиллаа эхлээд авах хэрэгтэй гэж яасан. Зөвлөсөн юм бэл. Энэ Уильям Хана гэдэг хүнийг чи бодох юм болно шүү дээ, тийм. Том Жериг бүтээсэн хүн баггүй юу? Бид Том Жериг киног үзэх болгонда Уильям Хана, Жозеф Барбара гэдэг нэрийг хардаг. Хэрвээ чи яг ингэж зураглалыг харах юм бол яг харагдаж байгаа. Эхлэхэд юм гардаг. Эхлэхэд ч гарна, дуусахад ч гарна. Одоо дуусахад ч гардаг үлээ яадаг л. Ерөөсө бидний хүүхэд насыг бүр үнэхээр зугаатай болгож өгсөн бүр баатрууд байхгүй юм чинь. Үнэхээр. Тийм. Ингээд Уильям Хана гэж энэ хүн чинь бидний баатар байхын зэрэгцээ Джек Николсны баатар нь болж таарч байгаа. Харин жилийн дараа нөгөө продюсер байна шүү дээ, тийм. Манай хүнээс жүжиглэх үгсч үгүй гэждэг. Тэр продюсер Джекийг дуудаад шалгаруултанд оруулсан юм байна. Тэр шалгаруултанд бүрэн сүрэл болсон. Жүжиглэлтийн хувьд авах юм алга. За дуудлага акцент ч болохгүй байна. Харин гадаад төрхийн хувьд юу н боломж юм. Чи
дуудлага акцент болон жүжигчний сургалт авчаад 6 сарын дараа хүрээд ирээрэй гэдэг ийм хариу сонссон гэнэ. Ямар ч үсэн буцаад ирээрэй гэдэг хариу сонсчихж байгаа. Гэхдээ энэ хариу гарсны дараа Джек Николсон санаагаар хэвээр маш их унсан. Үүнийг нь харсан нөгөө хаанаа чинь Джекийг өөрийн найз Joe Flynn гэдэг хүнтэй танилцуулаад. Энэ хүн нь болохоор Холливуд жүжигчин бэлддэг тийм сургалтын төвтэй хүн юм байна л да. Тэгээ сургалтын төв дээрээ шалгуулалтанд оролцуулаад тэгэд авсан юм бэл. Тэгээ жүжиглэлтэн дээр нь ажиллаад, дуудлаган дээр нь бас ажиллаад, ер нь өөртөө нэлийн их зөвлөгөө өгсөн. Тэгээд бас өөрийнхөө гадаад төрх, ер нь жоохон өрмөц төрхтэй шүү дээ, тийм. Гадаад төрхөө хэрхэн ашиглах вэ? Нэмсгэлээ хэрхэн ашиглах вэ ч юм уу? Энэ бүхэн дээр маш том зөвлөгөө өгч ирсэн юм. Манай Джек Николсон ч өөрөө ийм гоё нэмсгэлдэг гэдгээ 7-8 настад л мэдсэн байсан гэдэг. Сүрх юм. Яста нэрээ. Тэгэхээр гоё нэмсгэлдэг нэрээ. Үнэн. Бас жинхэнэ театрт очиж туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж түн зөвлөсөн баг. Чи энд ер нь сураад ээж болно л доо онл үзэж болно. Гэхдээ дадлага хийжээж жинхэнэ жүжигчин болдго юм а гэж хэлээд түүнийг театр болох хэрэгтэй гэд явуулсан баг. Манай хүн ч гэсэн нэг жижигхэн театр болоод тэгээд тэр жижигхэн театрынхаа шалыг өдөр шөнөгүй угаан байран байж нэгдүгээр авч чаддаг юм байна. Эндээ тун давгүй тоглосон бололтой. Гэтэл нөгөө театр нь MGM-тэй гэрээтэй болж таарсан. MGM энэ театраас гарсан жүжигчтэй гэрээ хийдэг, тэднийг дуудах боломжтой ийм гэрээ байсан юм байна л да. Ингээд тун удалгүй MGM-с манай хүн лөө залгадаг. Телевизийн нэг цуврал жижиг дүр санал болгож байгаа. За Матин гэх юм уу? Матин театр гэдэг нэртэй энэ цувралд Джек Николсон анх удаа тоглож байгаа. Энэ бол түүний дэлгэцийн анхны бүтээл. Гэвч энэ төсөл нь амжилттай болж чадсангүй. MGM ч гэсэн тун удалгүй түүнийг ажлаас нь алчдаг. Манай хүн дахиад голомж мэтэрлэг болж байгаа. Харин 2 жилийн дараа Roger Corman гэх нэртэй найруулагчтай танилцаад энэ хүн Джекийн гадаад төрх өөрийнх нь дараагийн кинонд тохирох юм байна гэд түүнийг сонгож авдаг. Энэ кинонд тоглоод Джек маань $1400 цалин авсан гэдэг. Маш их мөнгө. Анх удаа ийм их мөнгө барьж үзэж байгаа. Ингээд цаашдаа кинонд тоглоод байх нь уу гэтэл тийм зүйл болсонгүй. Дахиад л маш удаан ажил болцсонгүй. Ингээд дими байж хаар цэрэгт явъя гэхэд цэрэгт явдаг. Тэндээ очиод ер нь бэлтгэл энэ төр хийгээд овоод дөрвөн болж гэнэ үү гэж байтал 2 сарын дараа шантарч эхэлдэг. Тэр 2 сар бүр 2 жил шиг санагдсан гэдэг. Ингээд боломж л олдох юм бол хурдхан шиг л элерөө буцаад хуучин амьдралдаа эргэж орох юмсан гэдгийг төс болсон гэдэг. Тэгсэн 2 жилийн дараа нөгөө Corman гэдэг найруулагч чинь манай хүнийг дахиад дуудаж байгаа. Яг түүн тохирсон дүрийг олсон. Энэ удаа бүр The Wild Ride гэдэг киноны гол дүрийг түн санал болгож байгаа. Мэдээж манай хүн чинь гоё алгатал зөвшөөрлөхгүй яах вэ? Дээрээс нь энэ кинонд найз охинтойгоо хамт тоглох боломжтой болсон гэнэ. Цэрэгт явдаг штэ. Цэрэгт явгаасаа дөнгөж өмнө Жоржиниа гэдэг бүсгүүтэй хамт одоо үргэлж эхэлсэн юм билээ. Тэгэхээр чин тэр цэргийн 2 сар 2 жил шиг санагдахгүй. За бас тийм ээ. Тэгээ тэнд багт нь ээж нь энэ Жоржиниа 2 өдөр болгон захиа бичдэг. Ер нь ингээл гэрийн сануулаа л исэн юм билээ. Тэгээд ер нь тэгэл буцах болсон баг. Тэгээ нөгөө Жоржиниа бүсг гэдэг бүсгүй манай хүнд хайртай юм шиг байна. Би гэрийнхэнтэй чинь танилцмаар байна гэдэг. Тэгээд манай хүн чинь энэ Жоржиниаг гэрийнхэнтэйгээ буюу ээжтэйгээ Жюн гэдэг ихчтэйгээ танилцуулсан гэдэг. Тэгсэн чинь Жюн Жоржиниа хоёр чинь бүр маш сайн найзууд болсон гэнэ. Бүр юун Жак хамаагүй энэ хоёр мөр тэрнээс гадна найзууд болсон гэнэ. Үгүй 12 насны зүрхтэй ижиж үү? За харамсалтай нь Жак маань энэ охинтойгоо удаан цуг байсангүй юм. Би хэд залуу байна. Би амьдрал үзмээр байна. Гэр бүлтэй болоход бэлэн биш гэж хэлээд энэ сайн охиныгоо гомдоогоод явуулсан юм бэл. За Wild Ride гэдэг энэ кино новоо амжилттай болоод зарим энэ киног бүр cult гэж нэрлэн ч би үзээгүй л дээ нэлээ. Жак энэ киногоор өөрийгөө давгүй сайн жүжигчин гэдгийг харуулад энэ жилдээ 5 өөр төсөлд оролцсон гэж. Оо за. Ямар ч хэсэн продюсерууд түүнийг олоод харсан байна гэдэг эндээс харагдаж байгаа. За эдгээр нь зүгээр телевизийн цуврал ч юм уу эдний нэг анги тоглох ч юм уу энэ жижигэн ажиллаа л та. Гэхдээ л 5 цувралд ажиллаж чадна гэдэг чинь маш том амжилт. Энэ үед Жак маань Сандра Найт гэдэг бүсгүүтэй бас танилцаад үргэлж эхэлсэн. Энэ хүнтэй танилцсан нь түүнд олон талын нөлөө үзүүлж эхэлсэн баг. Жак энэ бүсгүүд үнэхээр хайртай болж исэн гэн.
Түүний баг анхны хайр юм билээ. Гэхдээ Сандра гэх юм бүсгүй манай хүнд анх удаа хориотой бодисыг танилцуулсан. Жак өмнө өвс гэдэг юм уу тийм хүч багтай тийм зүйлийг хэрэгжилж үзсэн байсан юм байна. Гэхдээ энэ Сандратай танилцсанаас хойш анх удаа маш хүчтэй зүйлсийг хэрэгжилж үзэж байгаа. Тэрээр анх удаа хэрэгжилж үзээд бурхныг олж харсан гэдэг. Ингэтлээ илэрсэн байна. Энэ өдрөөс хойш 3-7 хоногийн дараа Сандра Жакт гэрлэх санал тавьдаг. Манай хүн ч зөвшөөрдөг. Хайртай бүсгүнд гэрлэх санал тавьчлаа шүү дээ. Гэхдээ хормын өдрөө тэрээр бурхан танд ч ингэж хэлсэн баг. Би их залуудаа хормоо хийж байна. Тиймээс өөр эмэгтэй хүнд хүрэхгүй гэж амлаж чадахгүй шүү. Бүтэхгүй нөхрөө нэрэ. Энэ ерөөсөө юм бэлэн болоог байхдаа гэр бүл зохиож байгаагаа өөрөө ч мэдж байж. Энэ маш буруу юм хийж байгаа шүү дээ. Тэг нас залуу болохоор ч гэдэг юм уу юм тэнэгдүүл байна л та. Ер нь бэлэн болсон хойноо хит яарад хэрэггүй шүү гэж бас хэлмээр байна тийм шүү дээ. Одоо би юм хүм хэрэглээгүй байсыг эсэгтэн ч эргэлзэж ийн яг энэ хормын үед тэр. Магадгүй. Ер нь ингээд бэлэн биш байхдаа хормоо ичдэг. Тэгээд хоёр дэш болохын хувьд бол зөндөө шүү дээ тийм хүмүүс ярьдаг ш нөгөө өө залуутаа суудсан амар энэ төр гэл тийм. Тэр ч одоо нэг хитэн тохиолдол байгаагаас ер нь эрэгтэй ч эмэгтэй ч хүн ер нь аль амьдрал үзээд өөрийгөө олоод тийм үдээс ус тэр. Тэгээд эн чинь би хохирно. Миний амтрагч хохирно. Тэгээ өөрөө байгаа л хохирно. Бүр маш буруу шийдвэр болж чадах юм л та. Яг хүүхд төрөх нь гоё шүү дээ. Гоё л та мэдээж бурхны бэлгтэй. Гэхдээ л тэр хүүхд зовно хэрч чинь хэцүү шүү дээ. За ингээд 6 жилийн дараа хосууд 2 тийш болсон гэдэг. За. Ямар ч байсан хормоо хийгээд байсан Жак маань жүжигчнээс гадна одоо кино зохиолчоороос ажиллаж эхэлж байгаа. Хэд хэдэн зохиолч найзуудтай болоод тэдэнтэйгээ нийлэн зохиол бичээд за түүгээрээ бас цалин авах болсон гинэ. Гэхдээ хүмүүс түүнийг зохиолч гэхээс илүү жүжигчний чадраа илүү сайжруулахыг хүсэж байж. Зарим нь Жакийг чи хамгийн шилдэг нь болно гэж хүртэл хэлж байсан баг. 1963 онд 4 төсөлд зохиолч болон жүжигчнэр оролцоод тэр дундаас The Raven гэдэг кинонд маш амжилттай болж. Үүнтэй зэрэгцэн өөрийнх нь анхны зохиолоор хийгдсэн Thunder Islands гэдэг кино бас гарсан юм байна. Гэхдээ энэ кино олигтой гаваагүй тэгсгээд одоо сурган алтарсан баг. Манай хүн чинь 8 кинон дээр зохиолчоор ажилласан гэдэг юм. Тэгээ амжилттай болсон бил авсан байхгүй. Харин Thunder Islands гэдэг киноны зураг авалт дууссаны дараа ээж нь Жак руу залгаад нэгэн муу мэдээд болгодог. Энэ бол их чинь хүн дээр өвцсөн гэдэг мэдээ байлаа. Жон гэдэг чинь. Жак энэ мэдээг сонсоод бүх зүйлээ хаяад эмнэлэг дээр очиход их чинь стабур танигдахын аргагүй болтлоо турчсан. Тэгэд нэг их юм ярьж чадахгүй. Ийм байр байдалтай байж чиж. Харин эмч түнд их чиг нь хит хитэн хавсарсан хор тавдраар өвчлсэнийг дуулгаад мөн цаг маш бага үлдсэнийг хэлсэн байдаг. Магад Жун энэ цагаас хойш Жакийг битгий ирээрэй гэж гуйсан болов. Энэ тэр хоёрын сүүлчийн уулзалт байсан юм бэл. Ингээд Жун Николсон гэдэг эмэгтэй 1963 оны 7 сард 44 настайдаа хорвоогийн мөнх босог үзүүлж. Харин Жак маань энэ үед төрсөн ээжигээ алдаж байгаагаа мэдээг өгнө. Төрсөн ээжигээ? Тий. Энэ ээж түүний ихчгээд байсан Жун гэдэг энэ бүсгүй түүний төрсөн ээж нь байж. Яана. Ямар 16 настай орхив. 16 настайдаа хүүхэдтэй болсон тул эмээ өвөн Жакийг өөрсдөө аваад тэгээд Жун охиноо шинэ амьдрал эхлүүлээрэй гэд тэгээд юу н гэрээсээ явах эрхийг өгсөн юм байл. Тэгээд бүгдээр энэ нуцыг Жак тэлээг өгнө. Харин нөгөө гэрээр нэргэлдээдсэн нөхөр нь штэ. Яа энэ архич нь үү? Тэр аав нь юм уу? Төрсөн эцэг нь байж магадгүй. Тийм юм биш үү? Гэтэ яг юу баталгаа нутлага байхгүй. Гэтэл эргэлдээдсэн бодохоор хүүхдтэйгээ цугтаа баймаар байсан да. Ирээдсэн ч юм уу гэж бас бодохоор. Яа би бүр аавын одоо энэ одоо ийм залан хүнтэй нийл архиугаад идэв юм байна. Аим гайхадсан чи. Оо ямар сони юм бэ. Харин нөгөө Жакийг ахлах сургуулаа төгсөختөн Жун гэртээ урьдаг штэ. Энэ хүүтэйгээ хэсгэн ч гэсэн хамт байх гэсэндээ бас одоо дуудсан болж таарч байгаа юм.
Тэгээ дээрэс нь тэр урилга Жаки амьдралыг тэр чигээр бас өөрчилсөн шүү дээ. LA дээрээд кино урлагт дурлаад жүжигчин болох суурийн тавьж өгсөн гэсэн үг. Ингээд ээж нь өөрөө ч мэдлгүй Жакийн хувь тавиланг зурж өгсөн баг. Тийм. За Жакман энэ нууцыг Жюнийг нас барсанаас хойш 10 жилийн дараа буюу 37 настайдаа олж мэдсэн гэдэг. Time сэтгүүлийнхэн Жакийн хувийн амьдралыг судлаад энэ нууцыг олж мэдээд Жакт анхилсан юм бэл. За тэрээр яаж хүлээж авсан тодорхойгүй. Ядаж байхад өсгсөн ээж нь одоо имэйл гэсэн үг шүү дээ. Хэдэн жилийн өмнө бас бурхан болчихсон. Ингээд энэ мэдээг сонсоод хэн дээр очиж гомдол мэдүүлэх вэ гэхээр хинч байгаагүй байхгүй. Тэгэхээр яг яаж хүлээж авсан талаар мэдээлэл байхгүй. Яг өөрөө болохоор энэ тийм сэтгэлийн шарах өхөр юм болоогүй гэж хэлдэг ч гэсэн үнэхээр мэдээж ч маш хүнд мэдээ шүү дээ. Зочир мэдээ тийм ээ. За гэхдээ ямар ч байсан төрсэн ээжтэйгээ боромхон ч болов хамттай байсан бас баярлалаа шүү дээ. За Жакман үргэлжлүүлэн ажиллаад түүний нэр олон ч төсөлд дурддагдах болж байгаа. Гэхдээ тесрэлт хийсэн тэр төрөө авч чадахгүй л байж. Үүнтэй хамт бас нэгэн зүйл дагалдж явж байгаа нь түүний хар тамхины болоод согтууруулах ундааны хэрэглээ байсан. Түүний элдв болж бүтэхгүй юм хэрэгэлдэг нь Холливуудд Snoop Dogg-ийн ардаас орохоор л тийм ил тод байсан юм байна. Юу н маш хортой туршил шүү дээ. Жак л одоо яаж зохицуулаад байгаа мэдэхгүй. Энэ бол бүр хэдэн сая нэг тохиолдохоор л ийм одоо зохицуулалт байхгүй. Одоо үдийг хүртэл амьд байна гэдэг нь бүр маш том аз байхгүй. Ингээд бүх киноны зураг авалтын үеэр нөгөөхөө хэрэгэлдэг. За нэг кинон дээр бүр хамтран тоглогч нартай хэрэглүүлээд нүд ам нь хачин болчихсон хүмүүс зурганд орсон гин. Найруулагч энийг анзаараагүй юм уу? Эсвэл тоогоогүй ч юм уу? Тэрийн тэр чигээр кинонд оруулчих. Тэгсэн хэрэглэгт энэ хүмүүс чинь хэрэгэлсэн байна гэдгийг үзэгчд олж мэдээд бүүн бас асуудал болж ирсэн юм лээ. Энэ үед эхнэр Сандраа жирэмсэн болчихсон. За тэд удалгүй хөөрхөн охинтой болдгий. 6 жилийн дараа салсан гэсэн шүү дээ. Тэрнээс өмнөх үйл явдал шүү. За. Төд удалгүй тэд хөөрхөн охинтой болоод охиноо Jennifer гэж нэрлсэн. Гэхдээ Жак өөр эмэгтэйчүүдтэй орооцолсон хэвээрэл байж бас нөгөө юмнуудаа хэрэглэсээр яваа. Сандраа ч ялгаагүй л байсан л та. Гэхдээ нөгөө өөр бүсгүүчтэй орооцолтод байгаа нь эзэж таалагддаг. Энэ бүгдээс залхсан Сандраа Жакаас салах өргөдлөө өгдөг. За уг нь дэлхийн хамгийн шилдэг жүжигчтэй нэг юм. Гэхдээ хувийн амьдрал гэж авах юм байна. Ингээд Сандра салхтаа хүүхдээ өөр дээр аваад бүр Хавай руу нүүсэн юм бэл. Хүүхдээ Жактай уулзахгүй гэсэн санаагаар. Жак Николсон нийт 6 хүүхэдтэй гэдэг чинь энэ бас тодорхойгүй. Илүү ч биш мэддэг юм. Ингээд энэ 6 хүүхдээсээ 2 хүүхэдтэй нь маш дотн байдаг. Харин заримтай нь бүр холбооч байхгүй гэдэг юм бэл. Ингээд хувийн амьдралаас нь ч болсон уу? Түүний чадвар ийм байсан уу? Түүний оролцож байгаа кино төслүүд нэг л болж өгсөнгүй. Харин 1969 онд тэр өөрийнхөө чадварыг харуулсан жинхэнэ тесрэлт хийсэн кинонд туслах дүр бүтээдэг юм. Хойлоо ивэнтдэгчээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision-ы бүхий л үйлчилгээг Unitel App-аас Univision дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр үзэх сонсогчд маань Univision-с бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авах, за эсвэл холбоо барих шаардлага гараад за тэгээд энэ асуудлаа маш хурдан амархан шийдэх гэвэл Unitel аппликейшнаар амархан шийдэж болж байна. Заавал операторлоо залгах шаардлагагүй, хүлээх шаардлагагүй. За мөн Univision-тэй холбоотой заавар мэдээллийг та IPTV-ийнхаа Univision Tips хэсгээс нь авах бүрэн боломжтой шүү. За мэдэхгүй зүйл гарах юм бол заавал одоо уучлаарай. Таны өмнөх хэрэглэгчтэй холбогдож байгаа тул гэд энийг сонсохгүй тулдтай манайх ерөөсө гялсал аппликейшнаас мэдээлэл авах боломжтой шүү. Тэгээ нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Univision баярлалаа. Эсвэл одоо Univision цэг имэн гэж ороод бас мэдээлэл авч болно шүү манайх. За баярлалаа. За баярлалаа. За тэр тесрэлт хийсэн киноны нэрийг Easy Rider гэдэг. За энэ кинонд George Hansen гэдэг архичин өмгөөлөгчийн дүрийг Jackman тултал гаргаж байгаа. Энэ туслах дүрлэлтэй. Яг тэр нэг нүдний шилтэйгээ тэр нэг хачин царилж байгаа нь бол үнэхээр хараад үнэхээр биширмээр байсан. Манай хүн чинь өөрөө юм хэрэглээтэй хүн шүү дээ. Тэгээд нэг жүжиглэхэд их амар байсан болов уу гэж бас бодмоор. Уг нь энэ дүрийг өмнө нь өөр хүнд өгсөн байсан боловч нөгөө хүн найруулагчтайгаа муудалцаад
найз нь бүр утга шүү, найруулагч нь бүр утга шүү гүндээ тулаад тэгээд тэр жүжигчний болцсон юм л. Ингээд Жакт энэ дүр нь ирдэг. Маш дүрийн судалгаа сайтай орж байгаа тийм рүүгээ шүү дээ. Масараа судалсан. Тийм. Жак зураг авалтын турш нэг л хэвийн биш байсан гэдэг. Бас зүгээргүй л байсан баг. Гэхдээ өөрийнх нь энэ дүр тоглохыг олон хүн эсэргүүцээд чадахгүй гэж байсан тул өөрийгөө бүрэн харуулахыг бас хүсэж байж. Дээрээс нь өөрт нь зургийн талбай дээр давуу эрх болгосон найруулагчийн урмыг хугалахгүй гэсэндээ маш их хичээсэн гэдэг. Энэ кино Оскарын наадмын 2 төрөлнөр дэвшиж чадсан. Нэг нь шилдэг кино зохиол байсан бол харин нөгөөх нь шилдэг эрэхтэй туслах дүр юм. Энэ хүн анх удаага Оскарнэр дэвшиж чадж байгаа. Харамсалтай Жакман ёслолын ажиллагаанд оролцож чадаагүй. Тэрээр өөр кинон дээр найруулагчаар ажиллаж байсан тул тэнцэнэ мөнгө арай илүү хэрэгтэй байж. Яг л Жак ч бараг дампуурах гэсэн байхгүй. Дээрээс нь хүүхдээ мөнгө өгч өгөх хэвээр тэг өөрөө амьдрах хэвээр гэх мэтчлээ ер нь байдал нэлийн хэцүү байсан юм бэл. Гэхдээ энэ киногоор Оскарын энэ өвчнөөс хойш тэрээр Холливуудын том оддыг нэнт шилжиж чадчих. Том найруулагч түүнийг олж харна. За тэдний донд бүр Стенли Кубрик хүртэл өөрийн кинонд урьж тоглох гэж үзсэн баг. Энэ нь Наполеоны тухайн кино байсан юм байна л да. Гэхдээ харамсалтай нь хийгдэж чадаагүй юм л. Энэ үеэс эхлээд Жакман алдарт нүдний шилээ зүүж эхэлсэн гэдэг. Энэ кинонд дэр гардаг дүр нь тийм лаг шилтэй л дээ. Тийм нэг юм нарны шил шиг. Тэгсэн чинь нэг хүн л чамд наад шилж байгаа юм бүр амар зөгч юм гэж хэлчихэж. Тэгээ энэ цагаас хойш манай хүмүүс маань орондооч энэ шилтэйгээ байх байсан гэлээ. Болсон гинлээ. За Жакийн дараагийн кино бол Five Easy Pieces гэдэг нэртэй. Энэ магад түүний тоглосон одоо хамгийн хэцүү кино байх. Учир нь Жакман энэ кинон дээр өөлдөг байхгүй. За Жүжигчийн хүн ч уг нь өөлж инегээд бүгдийг л чадах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн манай хүн ч нэг хуйлаад байдаг юм байна. Ер нь түүний хувьд өөлж жүжиглэн гэдэг баг байж боломгүй юм байна л та. Түүний дутагдaltaй талууд нэг гинэ. Харин энэ кинон дээр хамгийн сүүлийн хэсэгт заавал ойлгох хэрэгтэй байдаг. Манай хүн өөлж өгдөг бай. Найруулагч бүр цагнаад чи бүр яаж хийж байгаад чамаагүй нэг ганц тусал нулимс гаргаатгаач гэд бүр цагинж байсан гэдэг. Тэгтэн Жак харин өөрийн сүүлийн хэсгийн үгнүүдээ өөрөө бичээд тэгээ дээрээс нь найруулагч маань кино багийнхныг бүгдийн зургийн талбайгаас холдуулж хагаад зөвхөн камертайгаа ойлгохыг үлдсэн юм ааш. Ингэж вэж зургийг аваад тэгээд нэг тусал нулимс гарсан гэдэг. Гэхдээ биш үү энэ тусал нулимс маш хүчтэй байсан. Ер нь нус нулимстайгаа хутгалцснаас илүү нэг тусал нулимс гаргасан тэр жүжиглэлт маш хүчтэй байх нь олон та. Яг тэдний нэгийг Жак Николсон гаргаж чадсан байхгүй. Хамгийн сүүлд аавтайгаа уулздаг тэр хэсэг байхгүй. Тэгээ аавдаа сэтгэлийн үгээ хэлдэг юм. Маш хүнд хэсгийг маш чадмаг тоглосон. Яг үнэ. Одоо нөгөө жүжигчний мэрэгчлэл дээр тэгж ярьдаг байхгүй. Годомжинд явж байгаа хүнийг оруулж ирэх гэсэн за амьдрал чи ийм юм шүү чи ийм дүр юм шүү гэдэг цаг 2 цаг ярихад уйлнаа. Тэр уйлах гэдэг мэдрэмжийг дараад тэ яста нулимсаа хальт цэлэлзүүлээ буцаагаад яхих чинь жүжигч хүн чадах хэвээр маа гэж ярьдаг. Ямар гоё. Яг тийм тоглолт байсан юм тийм. Яг тийм. Энэ дүрээрээ Жакман алтан бөмбөрцөг нэр дэвшиж чаддаг. За бас дээрэс нь Оскарт дахиад нэр дэвшиж байгаа. Гэт 2 жил дараалаад Оскарын шагнал нэр дэвшиж байгаа. Энэ удаагийнх нь харин шилдэг эрэхтэй гол дүр юм шүү. За алтан бөмбөрцөгт нэр дараа жил нь дахиад алтан бөмбөрцөгт нэр дэвшиж байгаа. Ингээд ер нь түүний нэр хүнд улам өсгөл байгаа юм. Гэхдээ бас нэг харамсалтай шийдвэр гаргадаг нь Загалмай сэцэг кинон дээр Майкл Корлеон гэдэг дүр тоглож гэсэн урилгаас татгалцчихдаг. Одоо бол өөрөө харамсаад барахгүй гэдгийг хэлдэг. Гэхдээ татгалцсан шалтгаан бас гоё. Тухайн үед би Итали хүн нь тоглогдъё. Би энд юугаа хийхтэй гэж бодсон юм а гэж хариулдаг. Мэдээж юм түүний шийдвэр зөв байсан. Одоо бид хиний Аль Пачиногийн оронд түүнийг харах юм бол бас нэг л бууж өгөхгүй тийм ээ. Тийм байна. За ингээд зөвхөн загалмаас эцгээс гадна маш олон киноноос татгалцж байсан гэдэг. За нөгөө ажил болтохгүй байсан хүн чинь одоо бүр дүрээ өөрөө сонгодог болж хувирж байгаа. Түүний сонгосон дараагийн кино бол The Last Detail гэдэг нэртэй усан зэргийн тухай кино байсан. Анх энэ кино бүтэх үйл явц эхнээсээ л асуудалтай болоод найруулагч нь шорон мооронд хоригдоод
Ингээд студийн зүгээс ийм асуудлууд гараад ахаар нь энэ кинон дээр хөрөнгө оруулахгүй гэсэн юм байна. Тэгсэн чинь нэг продюсер нь Жак кинонд ураад зөвшөөрүүлсэн гинэ. Тэгсэн чинь Жак Николсон ороод ирсэн чинь студийн зүгээс за тэгвэл мөнгө өгье гэж зөвшөөрсөн баг. Тэгэхээр Жак одоо мөнгө олох бас нэг хэрэгсэл болж өөрсөн байна. Түүний алдар нэр ийм болж өөрч. За ингээд Жак өөрөө ч гэсэн энэ кино тоглох их дуртай байсан гинэ. Түүний бодлоор бол энэ кинонд ирэх жүжиглэлт нь түүний замналын хамгийн мундаг жүжиглэлт юм байна. Last Detail гэдэг энэ кино маш мундаг кино болоод Оскарын наадмын 3 төрөлд нэр дэвшсэний нэг нь шилдэг эрэхтэй гол дүр юм. Ингээд Жак Николсон 3 дахь удаага Оскарт нэр дэвшиж чадчих. Гэхдээ шагналаа авч чадаагүй хэвээрээ. Харин дараа жил нь Роман Поланскийг найруулсан Chinatown гэдэг кинонд бас тоглодог. Энэ үе маш тийм сонин үе. Поланскийг ихнэр нь зэрлэгээр хөнөгцсөн. Энэ тухай сүүлчийн өдрөг нэвтрүүлгээр дэлгэрэнгүй ярьсан баг. Яг бодит түүхэн үү? Тий. За тэгээд өөрөө энэ найруулагч маань өөрөө энэ наллагт буруудахтаад тэгээд бүр цагаатаад ингээд маш аимшигтай үйл явдлын дараа хийж байгаа кино нөхгүй. За мөн Жак Николсон маань жинхэнэ Lakers-ийн фэн болж исэн бас энэ үеийн гинэ. За ингээд зураг авалтын дундор Жак алга болчихно. Тэгсэн чинь нөгөө нэг яадаг гэхээр алидийн л цэнгэлтэд очсон тоглолт үзээ сууж идэг. Эсвэл нөгөө чиргүүлдэ орцсон бас зурагтаараа үзээ сууж идэг. Энэ нөгөө нэг тэр хүнд хэцүү цагийг давж тулаад байгаа найруулагчд чинь мэдээж маш стресстэй ууртай байгаа шүү дээ. Бас уурыг барж өгсөн. Ингээ нэг удаа бүр өрөөнд нь явж ороод зурагтын газар руу хах шидчихсэн юм тохиолдолд гарч байж. Гэхдээ энэ үйл явдлын дараа энэ хоёр буцаад эвлэрсэн гэдэг л дээ. Уг нь бол энэ кинонд нэг хувийн мөрдөгч байдаг шүү дээ. Нэх гоё дүр төрхөн тогтцсон. Гоё үе шүү дээ. Гэтэ кинонда тэгж хандаад байгаа нэрээ төгтөл юм байна. Тэгэлгүй яах вэ? Манай тус тийм юм байна. Ингээд хэрүүл тэмцэл донд бүтсэн Chinatown гэдэг кинон Оскарын 11 төрөлд нэр дэвшиж чаддаг юм. Хин ч ийм амжилт гаргана гэж бодоогүй мэн. Найруулагч өөрөө ч тооцоолоогүй. Гэтэл жинхэнэ шууганд тарж чадчих. Зарим шүүмжлэгч нар энэ киног бүх цаг үеийн хамгийн шилдэг кино гэж хүртэл магтдаг. 11-д нэр дэвшсэн ч харамсалтай нь шилдэг зохиолоос бусдад нь ялагдсан юм. За манай Жак ч гэсэн 4 дахь удаага ялагддаг. Шилдэг эрэхтэй гол дүр. 2 жил дарааллаад шилдэг эрэхтэй гол дүрээс мултарч байгаа байхгүй. Харин дараа жил нь Жак Николсон хүсэн хүлээсэн Оскарын шагналаа авч чадна. За зүгээр ч нэг аваагүй. Харин бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглолтыг гарган байж бүр хүчээр авч байгаа юм. Юу лээ? Гойдож автлаа гэдэг шүү дээ. Тэг гоёж биш гойдож авлаа гэдэг. За. Түүнийг шагналд хөтөлсөн энэ кино бол алдарт One Flew Over the Cuckoo's Nest буюу хөхөөний үүрэн дээрх нислэг гэж монголоор орчуулагддаг энэ кино байсан. Энэ бол бүр домогт бүтээл шүү дээ. Ер нь энэ киноны тухай тусдаа дугаар хийн. Тийм учраас нэг их дэлгэрэнгүй юм ярихгүй. Ямар ч байсан энэ кино маань Оскарын наадамд 9 төрөлд нэр дэвшээд 5-д нь ялалт байгуулж чаддаг. Жак дүртэй маш сайн бэлдээд ер нь дүртэй маш сайн орсон гэдэг. Зургийн талбайн гадна ч гэсэн дүртэй маш сайн дүрээс гарахгүй байсан. Тэгээ хин зураг авалт бас хүнд болсон. Өөрийгөө шоронд байж байгаа гарч ирлээ гэж харьцуулсан байдаг юм л. Ямар ч байсан шоронд ороод гараад ирэхтэй Жак маань энэ хүн маань Холливуудын тайзнаа албан ёсоор хамгийн шилдэг жүжигчдийн нэг болж гарч ирж байгаа. Түүний дүр төрх сэтгэл зүйн драм төрлийн кинонд их зохицож буй мэт. Хэдэн жилийн дараа хамтран ажиллаж чадаагүй Стэнли Кубриктэйгээ хамтран ажиллах боломж гараад The Shining гэдэг кинонд тоглодог. Стивен Кингийн номноос сэтгэлэн хийсэн энэ кинонд бас үнэхээр айкон болсон дүрийг бүтээдэг шүү дээ. Хэдийн энэ дүрээр Оскар нэр дэвшиж чадаагүй ч гэсэн магад түүний тоглосон хамгийн алдартай кино нь энэ болов. Мэдээж маш олон кино нь алдартай. Тэднэр дундаас арай жоох илүү нь Shining болов гэж хэлмээр. Одоо мим энтер бүр хаас агуул явж байгаа шүү дээ. Бас л тэр дүрийн шугамаа алдахгүй бүр нэг үнэхээр аимшигтай тийм үү. Харин 1981 онд Reds гэдэг киногоор дахин нэг удаа Оскарт нэр дэвшиж чадсан бол 2 жилийн дараа Terms and Endearment гэдэг киногоор Оскарын шагналаас шилдэг туслах дүрээр 2 дахь шагналаа авч чаддаг. Ингээд тун бодлого 1989 онд тэрээр хүүхэд насны мөрөөдлөө биелүүлээд өөрийн шүтэн Joker-ийн дүрийг Batman кинон дээр мөнхөлж чаддаг.
Joker гэдэг бол жүжигчин хүний бүх чадварыг шавхдаг ийм дүр юм. Jackman ч гэсэн энэ Joker-ын дүрийг бол тултлан гаргаж чадчих. Одоо бол Jack-аас сайн уу муу юу л гэж одоо яригддаг шүү дээ. Тэгэхээр нэг төрлийн тэр нэг юг тавиад босго тогтооцсон байхгүй. Jack-аас сайн байх юм бол сайн Joker байна гэж үнэлэгдэх нь. Цаашид бүтээж байгаа дүрүүд нь ч гэсэн үнэхээр чадвар шаардсан дүрүүд болж эхэлж байгаа. Jack-ийн чадвар бол үнэхээр тэнгэрт болж ирсэн. 1997 онд тэрээр As Good As It Gets гэдэг киногоор Оскарын наадамд 11 дахь удаага нэр дэвшээд 3 дахь шагналаа авч чадна. 3 удаагийн Оскарын шагналт жүжигчин гэдэг бол ерөөсөө домгийн хэмжээнд яригдах ийм хүн юм. Хоёртой ч хүн тийм юм. Хэдий уйлж чаддгүй ч гэсэн бусад сэтгэл хөдлөлийг маш мундаг гаргадаг байна. Тэгэд тэр сэтгэл хөдлөлүүд хүний сэтгэлд маш сайн хүрдэг байна. Ялангуяа сэтгэл зүйн асуудалтай хүний дүрийг маш сайн бүтээгээд байгаа шиг. Тийм тий. Одоо энэ кинонд дэр ч гэсэн тий бүр нэг тийм сонин зөвшиг. Ингээд 2003 онд тэрээр About Schmidt гэдэг киногоор 12 дахь удаагаа Оскарт нэр дэвшиж чаддаг. Ингээд энэ онцгой нэгэн жүжигчин маань 2010 онд How Do You Know гэдэг кинонд тогтсноос хойш кино урлагаас хөндөрсөн баг. Хэдий аль бие ёсоор би зодог тайллаа гэж мэддэггүй ч гэсэн энэ цагаас хойш нэг ч кинонд дүр бүтээгээгүй. Магадгүй нас өндөр болсон учраас амар тайван амьдралыг сонгосон байж болох. За тэгээд хайрт Лос Анжелес Lakers клуб бага амар тайван дэмжмээр санагдсан байж болох юм. Ингээд ямар ч байсан кино тоглохгүй байна. Ингээд үзэгч бидэнд үл мартагдсан тэтгэр мундаг дүрүүдийг бэлгэлчгээд ингээд алга болцсон байж гин. Ямар ч байсан биеийн байдал муудлаа энэ гэсэн юм бол сонсогдоогүй байна. За чин гэтээ сайн байгаа хөө. Ер нь их бие сайтай хүн шүү дээ. Тийм байна ер нь. Ер нь маш олон яриаггүй кинонод үлдсэн. Тэглээ харин. Тийм Fugate Man ч юм уу. Тэр хэм блэ. Anger Management үйлээс өчнөө кино. Хин Depart Center гэдэг стор зөндөө олон кинонод байгаа. Гэтэ тэр ихтэй дараа ярих боломж гарах хаа. Тийм байна. Амьдралынхан түүхөөр маш баялаг юм байна. Гэхдээ үнэхээр одоо төрцөө уяастай нэг тийм чанартай хүн гэдгийг мэдээд чинь тэг юу ч хийсэн тэр хүмүүс айгу мундаг. Тэр хамгийн анхны Оскар авсан кино бол нэрээс та үнэхээр супер кино тий. Тэр нэг эмнэлэгтэй байгаа гэдэг. За маш их баярлалаа. Баярлалаа зэнгэлээ. За шинжлэх ухааны таны мэдэх Одмондөр сувгийн кино түүх нэвтрүүлэг та бүхэн хүрлээ. Нэвтрүүлгийг YouTube-ийн Одмондөр сув, КНТV телевиз, Одмондөр радио 83.370 хос телефоноор та бүхэн авч үзлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханиа Томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдах Travel мөн Innovation-ийн бүхэл үйлчилгээг Unitel Plus Innovation дэмжиж ажиллалаа. Их хоттой баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.